Ерөнхий боловсролын сургуулийн ногоон паспорт эзэмшигч сурагчдын чуулга уулзалт боллоо. Сурагчид ногоон паспорт аяны хүрээнд нийтлэг уутны хэрэглэнээс татгалзаж усаа гамнах дадалд суралцсан бусдыгаа уриалжээ. Гялгар уутны хэрэглэнээс татгалзах аянд 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн 300 орчим сурагч хамрагдсан байна. Ногоон паспорт аяны хүрээнд болохоор одоо усаа хайрлан хамгаалах. Тэгээд нөгөө нэг батарей цуглуулах тийм ажлуудыг бол эхэлсэн байгаа. Тэгээ батарейг болохоор нөгөө 2 аймгийн хэмжээд нийлүүл цуглуулдаг. Тэгээ тэрийг болохоор байгалийн хамгаалалт сангийн дээд хүмүүс нь цуглуулж яваад хот руу явуулдаг байгаа. Манай энэ уут үйлдвэрлээд орсон. Тийм учраас одоо нийлэг уутнаас татгалзаад даун уутаа хэрглэж хөвшин одоо миний хамгийн зөв хандлагуудын нэг юм болов гэж бодож байна. Даун торны хэрэглээ өгнө нэмэгдэж байгаа. Манай сум өөрсдөө хуваараа үйлдвэрлэж байгаа. Манай сургууль ч гэсэн үйлдвэрлэж байгаа. Ер нь албан байгууллагуудын ажилчид бүгдээрээ даун тор хэрглэж эхэлсэн. Бид хүүхдээр дамжуулан гэр бүл нөлөөлөх сургуулийн маань 2323 хүүхдүүд маань 2323 гэр бүл төлөөлж нийлэг уутнаас татгалзах дахин хэрэглээг боловсруулах төдий чинээгээрээ нийгэмдээ нөлөөлөх зорилгоор хүүхдүүдийн маань хийсэн гол шийдэл нь бол энэ байлаа. Ногоон паспорт аян хэрэгжээд 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд сурагчид ногоон паспорт хөтлөн хог хаягдлан ангилан байгаль орчныг хамгаалах энгийн аргад суралцжээ. Үүний ачаар 2030 оноос эхлэн манай улс жилд 44 сая литр куб бус 324 сая киловатт эрчим хүчнийг хэмнэх тооцоо гарсан байна. Өрх болгоныг байгаль хамгаалагчийг одоо бий болгох, байгаль орчны элч өрхийнхөө хэрэглээг, өрхийнхөө дадал заншлыг хүүхдээр дамжуулж өөрчлөх зорилготой. Хоёрдугаар бид нар маань өөрсдийнхөө ирээдүйд амьдрах дадлаа шинэ нэрэндээ нийцүүлж амьдрах ёстой. Нөгөө хэмнэлтийн амьдрах тэгээд нөгөө байгальд ээлтэй хэрэглээг сонгож хэрэглэх айгүй олон сонголт байгаа учраас энэс л хүн болгоны нэг жижиг өчөөхөн гэж санагдаж байгаа ч гэсэн маш том оролцоо эхэлж байгаа болов уу бодож байгаа. Ногоон паспорт аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж салбарын сайд мэдгдсэн. Урьдчилан байдлаар 2022 он хүртэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 30%-ийг хамруулах юм. Ингэснээр сурагчид бие биедээ нөлөөлөн байгаль орчноо хайрлан хамгаалах дадал суралцах нэ.